байгаа байхаа хайхшгүй байна гэж бодож байна. Тийм учраас та нартай би өөрийнхөө дээгүүрийн энэ ажилсаг бүтээлч хамт олоныг танилцуулъя гэж бодож байна. Миний хамт олон бол маш их ажилсаг бүтээлч 3-5 жилийн гавшгаач хөдөлмөрийн залуучуудын нэмэлтийн хөдөлмөрийн ахын медалтай өөрсдөөсөө эмэгтэйчүүдийн турлаа, эвлэлийн турлаа, намын турлууд төлөөлж сонгож явсан 3-5 жилийн гавшгаачдаа улсын өмчийн улсын үйлчлэгт 46 цаг салбараас нэгдүгээр байранд орж тэргүүлж явсан миний хамт олон байнамаа. Ингээд энэ хамт олон маань одоо та нартай урлагийнхаа номерыг үзүүлнэ. Ирсэн мэдчилгээ та бүхэндээ танилцуулъя. Монгол улсад хошоо худалдааны байгууллага үүсч бүтсний 100 жилийн ойгоор тэмдэглэж үе үеийн худалдааны ажилтан наадмын хаагчдад баярын мэнд дэвшүүлж аз хэмээр эрүүлийн уртудаа настаж жаргах ерөөлийг дэвшүүлж уламжлая. Ангийн худалдааны төлөвийг үдирх газар банзарагч цогцолмаа гадинжив. Ууцраа сумын оюун цэцэг, ат цэцэг чимэгээ гэсэн мэдчилгээ ирсэн байна. Аяа хүргье.
явсан болохоор одоо ингээд бүгдийг харахаар ахартай сайхан авч байна. Та бүхэндээ уушгаас анжаарах гэрэл бишүүлье. Нийтээ хоолных ингээд аймгийн ургаан сайхан гонд ажилладаг байна. Өөрийн таны гадар байна. Тийм бүхэн бид нар ажиллаж орой хүүхдээ түрж явсан болохоор эдгээр насны ихэнх насад олон хүмүүс хаалгандаа өвчлөсөн. Ямар их уян хийж байсан үсвэ. Тэрийг нь бахарх юм гэж байна. Тэгээд энэ цогцсон хүмүүсээ урднаас удаан жагаараа томонгийн жигээ хаваа энэ хүнээрээ ирээд сайхан тэмдэг цанаа. Та бүхэндээ нийтээ хоолныхон ажилчдын урдаас баярлалаа ялалаа урт удаанастаараа үлзийтэй ирээд өөрийн дэвшүүлье. Бид нэр хөдөлгөөний байгууллагын эдгээр нэггүй шийдвэр улсууд байдгийг. Тэгээд одоо бид нар ч одоо бүгдээ даасаараа ярьчлаа. Ийм учраас бид нар ч дараагийнхаа хасаг дараагийнхаа хүнд өгөх ёстой. Ийм учраас би хөдөлгөөнийхаа энэ зохион байгуулалтыг ажлыг нэгдүгээр ганцнд ажиллаж байсан. Одоо энэ захтай өөрийнхөө хувийн үйлдвэрийг явуулж байдаг нараатаа ёо гэж болж байна. Та бүхэн нараа дараа нь нийтээ хоолны хамт олонд төлөвлөж байгаа мөрөг авах нь биш үү? Та нарын нүрээ бүгдээ мэдээгээд өгчөө гэж хадагтай. Нараа баяр. Монгол улсад худалдааны байгууллага үүсгэснээр 100 жилийн оймлуудаар шагнагдсан байгаа. Тэгээд энэ шагналт нь бол нийтийн хоолны салбарын шагналт байгаа. Энэ олон шагналыг бас нэг өрчлөн өгөхөөр цаг хугацаа орох учраас одоо салбарт нь өгж байгаа. Тэгээд салбар хариуцсан наран цэцэг худалдааны 100 жилийн оймлуудыг ардуулъя. Тэгээд энэ ирсэн бүх хүмүүсээ нийтлэн тэмдэг медалийн зөөгд өгч байгаа. За худалдаа нийтийн хоолны салбар. Энд чинь бол худалдаачийн анх нөгөө ид хэрэглэгчдийн горсоо гэдэг байгууллагаас суурь тавигдсан байгууллага шүү дээ. Тэрүүгээрээ явж байгаад 1958 онд улсын худалдаан шилжиж худалдаа бэлтгэлийн яамны харьяанд орсон. Тэрнээс хойш 90 он хүртэл зах зээлд явж байгаа бол тэгээд өдөө хүртэл худалдааны салбар бий дагаад явж байна. Зүгээр тэр үед ажиллаж байсан тэр улсуудын үе тэнгийн нөхдүүд л одоо энэ өнөөдрийн энэ баярт оролцож явна да. Тэгээд одоо цаашд нь хэлэхэд худалдааны салбарт ажиллаж байсан нийт ажилчид одоо худалдаагаа үргэлжлүүлж явж байгаа энэ зах зээлийн үед ажиллаж байгаа залуу худалдаачид энэ хүмүүсүүдийн ажлын амжилт, эрүүл энх, ад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөж доо. Хотын авахтай адгаатна Хонгор нутгийн хөгжил дэвшилт оруулсан таны
үнэтэй хувь нэмрийг өндрөөр үлдэж аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 9-р тогтоолоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал соёлхол одонгоор шагнаваа. Баян-Хонгор аймгийн иргэдийн хурлын дарга инпут гэсэн ийм үнэмшигтэй одон байна. Батням. Хүндэт нөхөр бэ ням таныг биеийн тамирын спортыг хөгжүүлэх үйлс оруулсан хувь нэмрийн төлөвлөлөөр өмсөж биеийн тамирын спортын улсын хорооны жуу хүчгээр шагнав. Биеийн тамирын спортын улсын хорооны дарга шарах жамсгсан бас жуу хүчийг ирсэн юм байна. Сэрэн жамсгийн эвэн цэцэг. Сумьягийн пассенжер гата. Сумьягийн пассенжер гата. Ашиглын бэлчээр нь Баян-Хонгор аймгийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 25 дугаар зочинжаар аймгийн тэргүүний ажилтны цол тэмдгээр шагнагдсан тул өрнөж болгоо. Засаг дарга мөнгө сайхан гэсэн байна. Ингээ бэлчээр Сотны ганц цэцэг. Аймгийн засаг дарга жуу хүчгээр Бадан хавагт Адиа дулам аймаг орон нутгийнхаа авиас чадвар хүч хөтөлбөр юун ухаанаараа бусдыг мандайхан ажиллаж байгаа авиагийн тэн үйлдэж аймгийн засаг даргын жуу хүчгээр шагнав. Танд болон гэр бүлд аз жаргал эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баян-Хонгор аймгийн засаг дарга Долгор сүргийн мөнгө сайхан гэсэн жуу. Би удалдаанаар бол 1962 оноос хойш 32 жил ажилласан. Өөрийн 30 жилийн нэгтлэн бодохын сайн. 1980 онд худалдааны тэрээс тооцоо нэгтлэн бодохын 11 жил ажиллаад 1991 онд өндөр насныхаа зэтгүүд тасан. Ийм хүн одоо аймагт байгаа худалдааны нэгтлэн бодохын хамгийн ахмад нь болчиход байна. Одоо жил гүрч байна. Одоо онгороо жирний хүрнэ. За. Одоо худалдааны салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт хүмүүстээ юу гэж хэлэх вэ бас? Үе худалдааны ажиллаж байсан нөхдүүд одоо бизнес хийж байгаа хүмүүстээ ажлын өндөр амжилт хүрчээ. Үе төрийн ахмад худалдааны ажилт худалдааны баялын мэнд хүргэж байна.
гэсэн та нөхөрт энэ өдрийн амар амгалан айлтгаж урт насанд удаан жаргал өрөөё дамжуулаа. Тээвэр хоттой хоёр бол хүн холбоотой тээвэргүйгээр хоттой явдаггүй хоттой ямар нэг хотойгүйгээр тээвэр явдаггүй. Тэм учраас тээврийн байгууллага олон жил болсон та нөхдөйхэн ач буйнаар бас төрийн цол авсандаа баярлж явдیں۔ Тэгээ та нарын үйл ажиллагаанд надад замбал маань өөрсдөө та нөхдөд өөр очирч байгаа таатай байна. Энэ төрийн шагнал авч байгаа та нөхөр бас баяр хүргье. Шагнал бол одоо бас энэ 90 оны үед 90 оноос хойш энэ бол дандаа энэ шагналууд чинь хамлаанаар явж ирсэн. Төрийн үндэн жаахан муу байсан. Одоо харин хамлаанаа болчоод тэнцэн харнуудээр хараад шагналаар зөв өгдөг болсон юм байна. Ингээд төрийн шагнал авсан та нарт гэсэн бас баяр хүргье. Баяр хүргье. Удаан жаргаарай. Дараагийн баяртай. Хоттой тээвэрч нэг байгуулах байсан юм аа. Бидээс хүүхэд байхгүй. Бидний маань коммунист жолоор байсан зэвэн байсан. Тэг баяртай хоттой хамтдаа нэмнэ. Хоттой настай үчтэй ирээд өргөд дэвшүүлье. Заавал гарын бидний хамтдаа баярлж байна. Сумья байна уу? Цогцтой сумья. Уртас удаан жаргаарай. Гаяа төвчийн зэнадан хоттой бас энэ нам гатал босгот гэсэн юм намайг дорцод орон хадгалж байгаа шүү. За би худалдааны байгууллага худалдаа удирдах газрын харьяа аваа байжгаад өөний бараавад тусдаа 1972 оны 7 сар тусгай биеийн дааж тусгай тайлан баланстай болоод тасарч өөний бараавад байгуулагдсан. Тэгээд тэр үнд би хамгийн эхлээд цэвэрлэгчээр хурлаар орж нэг цэвэрлэгч хүчээс хоёроор орж томилогдчихсэн. Тэгээд хонтоор хөрөлцөхгүй 3 эсгийгэр хонтоор эсэг даадын ортод барилж яхад нь тэр үрээсийн ноёлч тэгээд нэг өвөлжингөө тэнд галж цэвэрлэгч хийж гаад тэгээд 73 онд бичээч хийгээд бичээч 4-5 жил хийгээд тэгээд аж ахуй нярваар ажиллаж гаад 91 онд олон хүүхдээ гэдэг бас нэг захирамж гараад тэтгэврт гараад тэгээд яасан. Тэтгэвртээ гарч хөнгөлтэй тэтгэврт гарсан 20 хэдэн жил ажиллаад. Ингээд. Одоо худалдааны салбарт ажиллаж байсан болон ажиллаж байгаа нийт ажилтны албаагчтай хандаж юу гэж хэлэх вэ? За одоо ингээд нийт худалдааны байгууллагад ажиллаж байсан бүх ард ажилчдаа баярын мэнд түргээд өөний бараавад одоо олон 60 гаруйтай ажилчид байсан. Тэднэртээ
бүгдөөрэнд нь баярын мэнд хүргэж ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсээрээ. Ихэд явдаг манай ягцхан бодох гараад ирээ. За Монгол улсад худалдаа нийтийн хоолны салбар үүс хөгжсөний 100 жилийн тохиолдлууд нь энд ирсэн хэд ахтууд танайхан төр дүрийн мэрэгжлийн улсууд байх шиг байна. Ийм учраас та бүхэндээ эрүүл цагаан хадгийг модон сандан дайжсэн нягтлан бодолтойнхаа өмнөөс хадуу мэнчилгээ төсөөлье. Харамсалтай Тантунга автосонгүй уучлаарай. Тэгээд санхүүгийн хамт олноос та бүхэндээ рүүж айдооны бас нэг төлөв өргөж бодсон байна. Тэгээд хамтран бацаа мэдээ. Судалдааны техник хомд байж хагаад тэгээд ирээд худалдааны байгууллага одоо 31 жил ажиллаж байна. Нягтлан худалдагч касчин худалдааны одоо дэлгүүр гонцонгийн ахлагч хийжээ. Тэгээд касчин хийж байгаа. Тэгээд их чинь 95 онд 20 дугаар тогтоолоор юу тэтгэвртэй гарчаасан. Одоо ингээд хамт олонтойгоо худалдааны хамт олонтой ингээд сайхан удлааныхаа баярыг тэмдэглээд ингээд бүхэл одоо алтан газас тэгээд одоо худалдааны тэргүүн аймгийн улсын тэргүүний худалдааны тэргүүнүүдийг авлаа. Одоо тэгээд хамт олонтойгоо ийм сайхан ингээд одоо 74 5 6 хүрээд наслж явнаа би. Хамт олонтой баяр хүргэж энэ худалдааны 100 жилийн ойгоор сайн сайхан байхыг хамт олонтой өсөн өрөөж байна. Уртуудаа насалж. Өнөөдөр Монгол улсад худалдааны байгуул, хошоо худалдааны байгуул өөрчлөгдсөний 100 жилийн өмнө эмчилгээг та бүхэндээ дэвшүүл энэ үедээ амар амгалан
сайн сайхан бүхний ерөөдийг таанахтай гişүний. Ингээ баян хонгорын хоттой гэж 1200 1300 шахам ажилчтай маш их нүсрэг ийм байгууллага байсан. Тухайн үедээ хоттой бүхэл одоо ард түмний одоо өргөн хэрэглээний бараагаар хандаг амын хоол хүнсээ хандаг ийм их аюун үүдийг бүгдийг одоо 100% биелүүлж гүйцэтгэж байсан билээ бид. Бид гүйцэтгэжсэн. Энэ ажил бол Бөөний бараваад хоттой үлдэгдийн удирдах газар Хотын худалдаа үлдэгдийн тэрээс 19 сумын худалдаа үлдэгдийн ангийн 1300 шахам ажилчид бол нүүрийн хөдөлмөрийг өдөр шөнөгүй бүр загнуулах газраа загнуулж, зэмлүүлэх газраа зэмлүүлж, сайшаалах газраа сайшаалах гэж ингэж их хөдөлмөрлөж байсан билээ. Бидэнд амарт гэж байхгүй, өдөр шөнө гэж байхгүй бүгд одоо зүтгэж ингэж ажиллаж байсан. Та нар минь одоо нийтийн хоолойс мэдж байгаа те. Одоо шүнжингэн юу дүүв шатан зүлгэж чанаа ингээд ханддаг байсан. Бараавацын мөн одоо зурхан болно. А тэр бүхнийг бол бас одоо бүгдийг одоо хатан дав ингэж ажилладаг байсан. За баярлалаа та нартай эрүүлэн аз жаргал энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Баярлалаа.
ya. Hadi yürü çıkınca. Kırınca olsa düğün. Kırınca olsa düğün. Nasıl kalkınca tabi. Nasıl kalkınca. Ben ne güzel. 호텔에 우스쪽스니 온 지대하고라 그때 있잖아. 갔다 호텔 오셔가. 나는 호텔에 오고 왜냐면 이게 타닥스니. 이거 어떻게 explain? Para você carregar nosso, isso que eu deixo de ser na verdade. Характер машин автобусоо таван гүшүүмэд байна гэдэг. Баярлалаа. За би худалдааны байгууллагт хамгийн анх эхлээд номгон зочлууд гэдэгт кассаар орж исэн. Тэгээд худалдааны байгууллагчин аль хүн дутагдaltaй газараа декретний амралтай янз бүр эмэгтэйчүүд ихтэй болохоор аль хүн дутагдaltaй газараа очиж ажилладаг. Дараад нисэх буудлын цайны газарт нь касс буфетчээр ажиллаж байгаа. Тэгээд Зоос компанид худалдагчаар ажилд ороод бас түүхэн эдийн мэрэгчлэн давхар хийдэг байсан. Би Баянгор аймгийн Үлжил сумын Ариат Чондингийн Адя гэдэг хүн байна. Би Бөөний Бараваст 89 онд ирж ажиллажсэн. Хөдөлгөөний телекомыг төгсөөл. Тэгээд 95 он хүртэл барааны мэрэгчлэлтэй нэр ажиллаж байсан. За би хөдөлгөөний байгууллагад 1978 оноос хуулаад 2008 он хүртэл ажилласан. 2008 оноос хуваарь 9 эрдэнэ худалдааны төв захад бас хуваарь хөдөлмөр эхлээд өнөөдөр хамт олонтойгоо 100 жилийнхэн баярыг тэмдэглээд маш их баяртай байна. Энэ сайхан үйл ажиллагаа зохион байгуулсан хамт олондоо тун их баярлж байна. Газар амьдарч байгаа худалдааныхаа байгууллагын хүмүүст бас баярын мэнд хүргэе. Дархан хотод миний найз мөн манай энэ Бараваст ажиллаж байсан Догтхой эргэж найз байгаа Улаанбаатар тэгэл ихэнх нь Улаанбаатарт байгаа Бурхны оронд байгаа явсан хүмүүстэй бас хүндэтгэн дурсаж одоо өсөдөр шинэ 8-ны сайн өдөр гандан хийдээр ном уншуулсан байгаа. Одоо тэгээд эрүүл сарвал сайн сайхан байж хийг үлзийтэй ирүүлгэл өргөе даа. Иночтандыг насыг нэмдээ Тэцэг ургах шиг засан өгөхөд өслөө Оюн чимгээ зүүсэн ногоон гацсан Босайхан алжиргал гэдэл цан Зөдөн хайдах засан ишэрхэг Дөрөдөн хүмбүхэн нэмсгэсэн Шингэдэг баяр Эдгэрэг дүтгэш Kun seslik donsıgan Döndüm hayırdım Tasın şirket Duradım durup kumbukum nemskesin
Баярлалаа. Өнөөдөр энэ Түүхт ойн баяраар энэ худалдааныхаа ажилчтай энэ баярт орцож байгаадаа их баяртай байна. Тэгээд аймаг орон нутгийн хөгжлийн төлөө гар үе сэтгэл зүрхэн зориулж цөмөрөн ажиллаж байсан ахмадууд болон одооны энэ худалдааны ажлыг хөгжүүлж байгаа залуучуудаа ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Би хүнсний төвлөгөөрийн хөдөө аж ахуйн дасгын худалдагчаар 12 жил, аж үйлдвэрийн барааны амтгуулын дэлгүүрийн худалдагчаар 10 жил ажилласан. Энэ хугацаанд 3-5 жилийн ажил хийсэн. За манай ширээний одоо энэ Эрдэнэ цогц сумын худалдаа бэлтгэлийн анги гэж байсан байгууллагын төлөөлөл хөдөө сумаас оролцож байгаамаа. Манай энэ оролцож байгаа хүмүүс 1970 оноос хойш худалдааны байгууллагт ажиллаж исэн ахмадууд, дунд үеийн төлөөлөл, залуу үеийн төлөөлөл, ийм 3 үеийн төлөөлөлд оролцож байгаа. Манай оролцож байгаа хүмүүсээс одоо төрийн дээд шагнал алтан гацаар шагнагдсан одоо 4 хүн, хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдсан 2 хүн, худалдааны тэргүүний ажилтан 5 хүн, ийм хөдөлмөрийн сайчууд байна. За худалдааны салбарт ажиллаж байсан болон ажиллаж байгаа нийт ажилтны албаагч нартай хандаж юу гэж хэлэх вэ? Бүгдөөрэнд нэг хот хөдөөгүй бүх худалдааны байгууллагт ажиллаж исэн хүмүүстэй бүгдөөрэнд нь одоо худалдааны 100 жилийн баярын мэнд хүргье. Эрүүл энх урт удаан наслахыг хүсэн өрөөж байна. Худалдааны болон худалдааны тооны баярын мэндийг таамаглан ирүүлэх орчил сайн сайхан бүсэг өрөөё. Манай Овооны зэт ажиллаж хамт болоод мэдээ бишүүлэх болдог байна. Кооперацийн цэжин дээр элж буцахын учраа хүмүүний алтан заяа энд байхын учраа туурай тамхтай хөрсөн дээр унахтай хамт тэмцэж хөдөлгөхийн учраа Монголын шатны төлөөнд хурдтай болоодан аршамсхийн учраа би Монголдон элбисээ аралын чиний уусайвда зудагийн бүртий залбирнаа их ормын алын чиний нутагтай гэж заяамын гэж тайлбарнаа их ормын өөрийн чиний уусайвда сүргэж суугаад ярнаа бүрэн ирэхэд Монгол минь байхад сүүгэн өргөд жарнаа Мордисэн минь нөхөн дээдэн койдог Монголын хүмүүстэй урах мэрэн дэлхийд койдог бид Монголоор койдог би Монголоор койдог Даануудын хогийн үйл ажиллагаанд ирсэн худалдааны байгууллагыг энэ сайхан хамгаалалтаа эрүүл энх аз жаргал ирч инээдмэстийг хүссэн өрөөё. Худалдааны байгууллагт 10 жил ажилласан. За худалдааны тресттэй гэж яхад худалдааны тресттэй боловсон хүчний ажлыг хийжсэн. За худалдааны байгууллага чинь тухайн үеийн 1970-80-ад оны үед бол маш том аймаг орны нүүр царайг харуулсан том байгууллага байлаа. Энэ бол тухайн үеийн бол төвлөрсөн эдийн засаг одоо биелүүлэхийн төлөө хүчин зүтгэж байсан. За худалдаа удирдах газар бөөний бараваац худалдааны трест гэсэн ийм 3 том байгууллага. За 600 гаруй ажилчинтай 37 цэг салбартай ийм томоохон байгууллага байсан. За энэ байгууллагт бас худалдааны цэг салбар нийтийн хоол болвол улсын төлөвлөгөө биелүүлэхийн төлөө өөрснийхөө 30 чармайлтаа гаргаж ажилладаг тухайн үедээ бол маш олон ажилчинтай
ийм ажил чад байсан. Тэгээ энэ олон ажилчдыг бол ахалж 37 цэг салбарыг ахалж би худалдааны трестийн дарга галтар удирдах газрын дарга дасгаа дарга бөөний вараваазын дарга ядмаа дарга гэж байсан. Тэгээ би худалдааны трестийн боловсон хүчнээр нь ажиллаж байсан. Ингээд олон хүмүүсүүдийг зохион байгуулж олон ажлуудыг зохион байгуулдаг байсан. Үүнд төлөвлөгөөг баялуулахаас гадна бас тухайн үеийн соёл олон түмний ажил гэж байдаг. Соёл олон түмний биеийн тамир смарт, урлаг смарт гэдэг олон төрлийн ажлыг бол зохион байгуулж явуулдаг маш их томоохон байгууллага байсан. Манай худалдааны ажилчид одоо сумдаа сумын урдын дараагаар одоо шагналуудаа авсан байгаа. Худалдааны тэргүүний ажилтан төрөлсгийн жагнал хөтөлбөрийн үндэс мэлгаар алтан галзсан ийм шагналсан худалдааны тэргүүний ажилтан ийм хүмүүс байгаа. За ингээд та бүхэнд дөржлөө хамт явна гэдэг дуугаар альбомны мэдчилгээ өгье. Би худалдааны байгууллагад бол 1974 оноос эхлээд ажилласан. Энэ байгууллагт би ажиллахдаа эхлээд жолооч, автомохлогын худалдагч жолооч, тэгээ хүнсний дэлгүүрийн ахлах худалдагч зэрэг ажлуудыг хийж байлаа. Манай худалдааны хамт олон бол одоо төлөвлөгөө нормоо дагуулan биелүүлэх, үйлчлэгийг соёлтой болгох, тэргуун дуршлагыг нэвтрүүлэх гээд олон төрлийн үнэтэй сайхан ажлуудыг хийж цаг хугацаагаар сараар төлөвлөж ажилладаг байсан юм аа. Тэгээ миний ажиллаж байсан хамт олон бол одоо тэр төлөвлөгөө нормоо дагуулan биелүүлж 3-5 жилийн гавьшгааж эвлийн төв хорооны хөтөлмөрийн алдар алтан медаль соёлын худалдааны яамны хүнд төлөмжлөхээр шагнагдаж хамт олон дотроос одоо үйлдвэрчний эвлэл нам залуучуудын эвлэл эмэгтэйчүүдийн хурлын төлөөлөгч нарыг сонгож байсан ийм хүндтэй сайхан хамт олон дотор ажиллаж байлаа гэж чинь. Миний худалдааны байгууллагт ажиллаж байсан үеийн ажилчид маань одоо эрүүл инх саруул сайхан ич хүч инээд байслаар дүүрэн элбэг хангалуун амьдралтай энэрл нэгүсгүй сэтгэлтэй элдэг зөөлөн ааштай эвтэй найртай гэрэлтэн гэгээрэн жавхааж яваарай л гэж хүсэн өрөөж доо. Oh,
одоо худалдааны байгууллагт 1979 оноос 1990 онууд ажилласан байдгийг. Энэ хугацаанд нийтийн хоолны үн зохиогч буюу одоо худалдааны трестийн цалин үсний нягтлан батгачаар энэ худалдааны байгууллагыг бүр одоо нэг систем болон задрах хүртэл нь худалдааны байгууллагын системд нягтлан батгахын цалин хүнсний нягтлан батгачаар ажиллаж ирсэн юм байна. Тэгээд одоо энэ үе үеийн нягтлан батгууд өнөөдөр ингээд худалдааны байгууллагууд 100 жилийн тэмдэглээд үе үеийн усууд одоо ингээд хэмжээнд бас баяр энэ ажилд нь оролцож байгаадаа бас баяртай байна. За одоо худалдааны байгууллагад ажиллаж байсан бол ажиллаж байгаа нийт ажил албагч нартай хандаж юу гэж хэлэхгүй өнөөдөр бас цуг ажилласан хүмүүстэйгээ уулзсан шүү дээ. Тийм байна. Одоо энэ бид нар маш их өндөр сэтгэлтэй байна. Ер нь худалдааны байгууллага ерөнхийдөө ингээд нэг хэсэг хугацаанд одоо Монголын бүх одоо хүн амыг мах сүү одоо бусал юу л байдгийг бүх төрлөөр нь хангаж ажиллаж байсан ганц одоо худалдааны том байгууллага байлаа шүү дээ. Одоо манай Баян хонгор гэхэл одоо 1000 гаруй ажилчинтай худалдааны тэрээс 500 эдийн ажилчинтай одоо бөөний вараус гэдэг одооны та нарын хэллэгээр бол одоо бараа бөөндөдөг байгууллага байсан. Одоо энэ үеийн нягтлангууд энэ үед би одоо ямар ч байсан 15 жилд нь энэ 100 жилийнх нь 15 жилд нь ажилласан байна. Тэгээд одоо хамгийн нэгдүгээр ингээд та нар ингээд сонирхолтой бидний үед энэ гурил одоо ямар ч сонирхол нэг төгрөгийн үнэтэй байсан. Одоо хэд байх вэ? Одоо 1400 1500 болцсон байна уу? 2000 бараг 40 байх шүү. Элсэн цаахаар одоо гэхэл одоо 2 төгрөгийн үнэтэй байсан. Одоо хэд байна? Ийм үеийн нягтлан батхууд бид нар ажиллаж байсан. Барааны нэр төрлийг ч одоо ингээд тоолохдоо бараг нэр төрлөөр нь тооцож ингээд боддог байлаа. Одоо ингээд одоо бас ингээд үе үеийн нягтлангууд энд санхүүгийн байгууллагын цуглаад одоо энэ бүхэн дурсамжийг одоо та нар биднээс хүлээж одоо ингээд сэтгэлээ хүлээж одоо авж байгаад нэг баяртай байна. Одоо бид нэр за